Тэр байтугай миний мацгийн замч хөгийн л эхэлсэн шүү. Яаж? Хүү ямар төрхтөл шууд мацаг барьчдаг биш. Үр хөвгттэй болохгүй гэдэг он шиг юм чилдсэн. Чи одоо хамаг юмаа бамбаа булчиргаагаа ахуулсан хизээч хөвгөхгүй болно гэж 17 настай охинд хэлсэн. Би бас нэг үртэй олчмаар, хүнтэй олчмаар, хүн тайрлуулчмаар, хүнтэй суучмаар байсан болол мацгаар бүх юм мэддэг гин гэл би мацаг барьсан. Тэгэл 24 цагийн мацаг барьдаг гин гэл Орсын эрдэмтний ном уншиж гисэн. Надад тэр үед багш гэж байгаагүй. Тэр үед мацаг ярьдаг хүн Монголд байгаагүй. 17 дот юу? Тий. Тэгээд л мацаг барьж эхэлсэн. 24 цагийн мацаг барьсан өхөнгөө алдчихсан шүү дээ. Гар хүл салгалаад хоол харахаар уйлах гад жичрээд аав ээж чи амтан үзэж байгаа юм шиг голдоо мацаг барьж байгаа хөхтөө суулгачаад тэгээ чичирдэг юм байна уу гэд аав бол одоо янз бүр болж ижгээд алим арилгаад өгчээсэн өдрийг би мартдаггүй. Гэтэл сүүлдээ би 24 цагийн мацаг байтугай үлсгэлэн 110 20 хонжсэн. Тэр байтугай би улсын их хурлын гишүүн нийгэм бодлогын байнгын хороо хүнд хуулиудыг ахалж ирсэн одоо ахалж явах үедээ 110 хоногийн мацаг барьж исэн гэхдээ одоо хүн итгэхгүй юу мэдэхгүй. Ээж маань 3 сарын 10-ны өдөр ээж бит хоёр ээж маань энэ том хуулийн хойно гарах гэж байгаа юм байна. Миний охин чи Монгол хүнд зааж байсан шүү дээ. Мацаг барих чинь турхын асуудал биш. Мацаг барих чинь оюун санаагаа цэлмээхийн асуудал гэж ярьдаг байсан. Үүнийгээ хийвэл яасан бэ гэж. Ингээ 3 сарын 10-ны өдөр ээжтэйгээ мацаг барьж эхлээд тэгээд би 7 сарын 11-ний өдөр нийгмийн даатгалын багц хууль 7 сарын 9-ний өдөр эцэслэн батлагдсан гэж би санаж байна. Тэгээд наадмын өдөр наадмын нээлт мэлтгээ явждаг болохоор хоолнд ороогүй юм. Тэгээд 7 сарын 12 билүү 13-ны өдөр мацгаа талж хоолнд орсноо би их тод санаж байна.